Би яг одоо Нью-Йорк дахь Morgan Stanley-ийн төв байранд ирээд байна. Настай хамт тус банкны гүйцэтгэх захирал бөгөөд тузын дарга Ted Pick хамт байна. Та санхүүгийн тайлангаа танилцуулахдаа Morgan Stanley түүхэнд дэх хамгийн амжилттай удирлаа үдлээ гэсэн нэг өгүүлбэрээр эхлүүлсэн. Ийм өндөр үр дүнд хэрхэн хүрсэн бэ? Би багийнхнаараа маш их бахархдаг. Бид бүгд эдгээр жилүүдэд компани өргөжүүлсээр ирсэн. Сүүлийн хэдэн жил бид харилцагчдынхаа хөрөнгийг удирдах, хуваарлах, хөрөнгө босгох стратеги боловсруулсан. Хөрөнгө оруулалтын банктайгаа зэрэгцээд баялагын болон хөрөнгө оруулалтын менежертэй нэгдсэн компани дотор эдгээр хэлтээс хамтран ажилладаг. Тиймээс аливаа ажил эхлэхээсээ үр дүн гартал энэхүү баг хамт олонны нуруунд дээр тогтдог. Саяных бол нэг л улирлын үр дүн. Бид хэдийнэ дараагийн улиралдаа анхаарч байна. Гэхдээ өнөөдөр Morgan Stanley-гээр маш их бахархаж байгаагаа илэрхийлмээр байна. Арилжаа болон борлуулалтын хэмжээгээр ялангуяа Morgan Stanley-гийн тогтмол орлоготой хэрэгсэл болон хувьцааны арилжааны хэлтэс хүлээлтийг давсан тухай асуумаар байна. Зах зээлийн эерэг эсвэл сөрөг савлгаанаас хэр хэмжээнд шалтгаалсан гэж харж байна вэ? Учир нь зах зээл хэлбэцэж байхад заримдаа ийм үр дүнд хүрэхэд хэцүү шүү дээ. Гэтэл эхний улирал Wall Street-д үнэхээр тесрэлт авчирч чадах шиг боллоо. Таны зөв. Ойрхон дорнодын хямрал ажмаар ширүүсэж байна. 2026 он гарч байхад хүмүүс энэ жил хөрөнгө оруулалтын банкнууд өсөлттэй, том компаниуд доктортой, өсөлтийн эрчтэй, өөдөө чиглэсэн арилжааны жил болно гэж бодож байсан. Гэхдээ гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр ажмаар нэвтэрч эхэлсэн. Ковидын үе шиг гинтийн цохилт болоогүй л дээ. Тэр үед хөрөнгийн корреляц ихэлсэн тул хөрөнгө оруулах боломжгүй болж хилцэл үзэглэхээс татгалзаж байсан. Харин энэ удаа хүмүүс зөрчилдөөн хэрхэн өөрчлөгдөхийг ажиглах төлөвтэй байна. Энэ тал дээр өөрийн байр сууриа илэрхийлье. Магадгүй би хөрөнгө оруулалтын багцаа хийж хэмээр байна гэж бодъё. Магадгүй төрөлжүүлмээр байгаа. Тэгвэл зах зээлээс хөрөнгө оруулалт тархан байршуулах хөдөлгөөнд төвлөрч анхаарч эхлэх болно. Morgan Stanley-гийн ажил бол гол контентуудыг хөргөж хүмүүсийг зах зээлд оролцоход чиглүүлэх юм. Хэрвээ тэд оролцох сонирхолтой бол бид нөөц болцоогоо идэвхжүүлж зах зээлээс хэрхэн өөр ашигтай байж өгөөж хүртэхэд удирдна. Хээж даатгал болон бусад бүтээгдэхүүний худалдагч худалдаа өгчд гарч ирдэг. Тэр чутгаараа зарим савлгаа сайн зүйл тооцогддог. Учир нь эрсдлийг хэмжиж болно. Харин муу савлгаа үсгэд зах зээл эрсдлээс зайлсхийж эхлэх тул хөрөнгө оруулагчид юу ч хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тиймээс энэ удаагийн савлгааг зах зээлд татаа нөлөөлж байна гэж дүгнэнэ. Яг энэ үеэр бид харьцагчдтайгаа ойр байж тэд ч бидний санааг сонсож төрөл бүрийн хувилбарыг тооцоолж ажилласан. Ингэснээр хувьцаа болон тогтмол орлоготой зах зээл аль алинд нь амжилттай байж чадсан гэж бодож байна. Сонирхолтой нь энэ нь банкны бизнест ч амжилттай хэрэгжсэн байна. Ийм савлгаатай үед ихэвчлэн анхдагч зах зээл таатай биш байдаг. Хүмүүсийн санаа зовнил ихсэж хүлээгдэж буй хэлцлүүдийг зарцааж орхидог шүү дээ. Гэтэл эхний улирал тийм зүйл болсонгүй. Та тайлангаа танилцуулах үеэр дурдж байсанчлан хүлээгдэж байгаа хэлцлүүд хэр тогтвортой байж амжилттай хэрэгжих боломж нь хэр байгаа гэж харж байна вэ? Ялангуяа ойрхон орнуудын нөхцөл байдал харьцангуй намжиж байгаа энэ үед. Сонирхолтой үнцэг байна. Үндсэндээ зах зээл дээр маркет мейкинг буюу үнийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой оролцоо ихэлсэн. Энэ үед шинэ үн цаас гарах болон M&A хэлцлүүд зах зээл зэрэгцэн идэвхтэй орших нь хүндрэлтэй байдаг. Гэхдээ энэ оны ихэнх зах зээлд эерэг хандлагад хамгаалсан тул IPO болон M&A хоёр тодорхой хэмжээнд зэрэг идэвхтэй байсан. Зарим салбарт геополитикийн сорилт байсан ч зах зээлийн экосистем ажиллаж чадсан. Харин мөргөлдөөн хэдэн улирал домноо үргэлжилж эрчим хүчний зардал Азиас Европоор дамжаад Америк хүртэл нөлөөлөх хэмжээнд хүрэх тохиолдолд IPO болон M&A хэлцлийн цаг хугацаанд яаж нөлөөлөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гэхдээ өнөөдөр биш юмаа гэхэд магадгүй цаашдаа ч огт яригдахгүй сэдэв байгаасаа гэж найдаж байна. Өнөөдрийн гол асуулт бол хэрвээ мөргөлдөөнийг тодорхой түвшинд хайрцаглаж чадвал зах зээл гарах хүлээлт үүсгэсэн томоохон хэмжээний компаниуд болон жижиг ч гэсэн чанартай спонсор компаниуд IPO-гоор эсвэл өмнөх жилүүдэд гацсан M&A хэлцлээр дамжуулан гарч ирэх үү гэдэг нь л байна. Одоогийн нөхцлөөс харахад корпорациуд, спонсорууд зах зээл гарах сонирхолтой байгаа. Тиймээс ойрын үед хэлбэлзэл хэвээр байх ч оны их үеийн өндөр идэвхжил баг зэрэг буурч илүү хэвийн горимж шилжих магадaltaй гэж харж байна. Хэлбэлзлийн гол хэмжүүрүүд нь аль хэдийн өндөр байгаа тул нэмэлт эрсдлийн хамгаалтад гарах зардалч өндөр болсон. Хамгийн чухал нь бидний сүүлийн жилүүдэд ажиглаж байсан компанийн санхүүжилтийн үндсэн мөчлөг сэргийх боломжтой. Ялангуяа S&P индекс 7001-д хүрж компанийн ашиг 15%-аар өсөх нөхцөлд. Гэхдээ нэг чухал зүйл байгаа нь зарим компани одоогоор бэлэн биш байна. Спонсорын багцад түгжигдсэн дүр зурагтай байгаа бодлогын өндөр орчинд өрөө төлөөд явхад хүндрэлтэй болж байна. Өөрийн дарамтаас гарахад 5 жил хангалтгүй, 6-аас 7 жил шаардагдаж магадгүй. Харин нөгөө талд зах зээл гарахыг хүссэн өөр олон компани байгаа.
Гэхдээ зах зээл манлайлдаг томоохон компаниуд спонсоруудын хувьд ийм урт хугацаа хүлээгээд суухгүй гэдэг нь эхнээсээ харагдаж байна. Тиймээс эх жилээс бид IPO хийх үү эсвэл M&A хэлцэл үзэглэх үү гэдэг чиглэлд шийдэмгий шийдвэр гаргах хүлээлттэй байна. Энэ нь ерөөдөө эерэг дохио гэж харж байна. Эдгээр том хилцэл зах зээл бэлээ олоход юу хамгийн чухал вэ? Хүүгийн түвшин буурах эсвэл хэлбэлзэл нам түвшин тогтох зэрэгээс шалтгааллах болов уу? Хөрөнгө оруулагчид болон компани удирдлагуудын байр суурь ямар байна вэ? I think the biggest risk continues to be that inflation gets Миний бодлоор хамгийн том эрсдэл инфляц. Эрчим хүчний салбараар дамжин дахин дэлхийд даяар импортлогдох явдал. Улмаар энэ нь хүнс болон өдөр тутмын амжиргааны зарлалын бүх системд нөлөөлнө. Энэ нь нэлээд хүндрэлтэй нөхцөлийг үүсгэнэ. Учир нь хөрөнгийн өртгийг хүндрүүлж улмаар эдийн засгийн уналтын тухай ярьж эхлэхэд хүргэнэ. Гэхдээ одоогоор бид ийм нөхцөлд биш байна. Миний бодлоор зах зээл тодорхой хэмжээнд эрчээ хадгалж, чанартай компаниуд өсөлтөд хадгалах нөхцөлд бүрдээд байна гэж харж байна. Хөрөнгө мөнгөтэй оролцогчид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, зах зээлд идэвхтэй оролцсон дүр зурагтай байгаа. Хэрвээ ойрхон орондын тодорхойгүй байдал баг зэрэг буурч, эрсдлийн үнэлгээ нарийсвал компаниуд 2026 оны эрчим хүчний зардлаа удирдах боломжтой гэж үзэж, төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх магадaltaй. Ерөнхийдөө компаниуд бизнесийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд хэлэх замаар зарлаа шингээж бууруулах ерөнхий стратеги үргэлжлүүлнэ. Бодит зардлыг бууруулах хэрэгцээ байгаа учраас зохицуулалтын орчинч мөн харьцангуй таатай байна. Энэ хоёрыг хослуулж чадвал хожино. Гэхдээ бизнесээ томруулах нь бүх компани зөв шийдэл гэж хэлэхгүй. Арай давуу тал олгож магадгүй гэж харж байна. United Airlines компани American Airlines-ыг авах тухай яриа хүртэл гарч байна. Хэрвээ ийм том хэлцлүүд эхлэх юм бол дараагийн шат нь юу байх вэ? Магадгүй Morgan Stanley, Goldman Sachs-ыг авах хэмжээнд хүрч болох уу? Энэ мэд том нэгдний хэлцлийг зохицуулагчдын зүгээс ногоон гэрлэр хүлээн зөвшөөрөх болов уу? right. Well, on mergers inside of our space. Дотоодын зах зээл компаниудын нэгдлийн тухай байр суурь илэрхийлэх боломж олдлоо. I think one of the interesting Одоогийн албандаа ажиллахдаа сүүлийн жилүүдэд би нэг сонирхолтой зүйл ажигласан. Тэр бол манай хамгийн ойрын өрсөлдөгч компаниудын удирдлагын баг болон бизнес модель нь өндөр түвшин чанартай байсан явдал. is very high quality. Бидний хувьд хүчтэй өрсөлдөгчдтэй байна гэдэг нь өндөр ач холбогдолтой. Competitors now. Одоо эдийн засаг дахин нэг шат дахиж илүү хүчтэй өсөх боломж бүрдэж байгаа энүүд идэвхтэй эрүүл өрсөлдөөнтэй орчин хэрэгтэй байна. And where we are able to conduct some of the businesses that we Сүүлийн бараг 20 жилийн турш үргэлжилсэн хатуу зохицуулалтын орчноос болж хязгаарлагдаж байсан бизнесээ одоо эрхлэх боломжтой болж байна. we went through for the better part of 20 years. Now that we're Уламжилт бизнесүүдээрээ өрсөлдөх боломж нэгдсэн. Салбарын олон компани нөөц болцоогоор өсөн дэвжих ирээдүйтэй. Өөр өөрийн гэсэн бизнес модельтэй байгаа. different models from Бид ч үүнтэй өрсөлдөнө. where we'll be competing Бид бизнесээ өргөжүүлэхийн тулд заавал гадаадын компани худалдаж авах шаардлага байхгүй. ways where you want to bolt on. Нэмэлт жижиг бизнесүүдийг нэгтгэх боломж бол байгаа. We have the wealth and investment manager. We have the investment Гэтэ манай банкны хувьд хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын банк зэрэг дэлхийн хэмжээний бизнестэй байдаг. Тэдгээр нь дотоод нөөц боломжоор асар их ирээдүйтэй. Манай өрсөлдөгчид ч гэсэн үүнтэй төстэй динамиктэй байгаа гэж харж байна. Хөрөнгө оруулагчдад маш чухал. Яг гэвэл хувьцааны үнэлэх нь ашгаасаа ойролцоогоор 10 дахин өндөр үнийн дүнгээр арилжаалагч байгаа энэ салбарт компаниуд дотооддоо тогтвортой өсөх боломжтой байгаа нь чухал. Өнөөдөр Bloomberg терминал дээр хамгийн олон хүн унсан нэг мэдээ бол холбооны нөөцийн банкны хараат бус байдлын тухай мэдээ байна. Ерөнхийлөгч Дональд Трамп тус банкны тэргүүн Жером Паулыг хална гэж сүрдүүлсээр ирсэн. Энэ асуудал хүмүүсийн дунд хэрэг яригдж байна вэ? Эсвэл үүнийг зүгээр зах зээлийн чимээ гэж үзэн инфляцийн төсөөлөл болон институцийн орчны тогтвортой байдал нөлөөлөхгүй гэж харж байна уу? I think sort of the politics of the moment tend not to get Миний бодлоор одоогийн улс төр бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл нь биш гэж харж байна. Хөрөнгө оруулагчид илүү том зургаар нь авч үзэж мөнгөний бодлого тодорхой чиглэлд явж байна уу гэдэгт төвлөрч байгаа. Энэ тухайд бол дайн гараагүй байсан бол 18 сарын өмнөх үетэй харьцуулахад илүү тогтвортой байх байсан гэж бодож байна. Тэгвэл дайны асуудал шийдэгдвэл эдийн засаг голдролдоо орж үнийн тогтвортой байдал болон ажил эрхлэлтийн тэнцвэртэй байдал бий болно. Хэрвээ бизнесийн орчин таатай байж аливаа эрсдлийг урьдчилан таамаглах боломжгүй бол санхүү хариуцсан захирал эх 5 жилийн төлөвөө тооцоолж худалдаа авах боломжтой компаниудын олон хөлбөрийг танилцуулна.
Үүнтэй адил эдийн засгийн төлөв тодорхой инфляци эрсдэл байхгүй тохиолдолд хөрөнгийн менежерүүд тодорхой нэг салбарт хөрөнгө оруулалт хийхээр сонгож ашигтай ажиллах боломж хүрдэнэ. Та хувийн зээлийн санхүүжилтийг дөнгөж шилжилтийн үедээ яваа салбар гэж тодтогон танай банкны оролцоо харьцангуй бага байгаа гэж дурдсан. Энэ салбарын талаарх баталгаагүй мэдээллүүд болон бодит үнэн хоёрын ялгааг хэлж өгөөч. Well, I think when I say adolescence, I mean a learning. Шилжилтийн үе гэдгийг суралцах үе шатанда яваа гэсэн утгаар хэлсэн. Учир нь хувийн зээлийн санхүүжилт маш хурдтай тэлсэн. Энэ санхүүжилтийн ангил нь 10-аас 15 жилийн өмнө бараг л байгаагүй. Харин одоо Wall Street-ийн зарим зээлийг нь орлож байна. Одоогийн байдлаар хувийн зээлийн санхүүжилтийн зах зээл 1.7 ихнээд $10 орчмоор хэмжигдэж байгаа. Өндөр өгөөжтэй бондын зах зээл бас 1.7 ихнээд. Өндөр хөшүүрэгтэй зээлийн зах зээл 1.5 ихнээд. Тэгэхээр хувийн зээл үүнтэй ойролцоо түвшинд байна гэсэн үг. Гэхдээ хөрөнгө оруулалтын зэрэглэлийн үнцаасны зах зээл 10-аас 15 ихнээд $10 байдагтай харьцуулбал бага дүн. Ерөнхийдөө эдийн засаг өсөж байхад зээлийн салбар сайн байдаг. Харин эдийн засаг унах үед зээл хүндэрч, зээлдүүлэгч байгууллагуудын аль нь сайн ажиллаж, хөрөнгө оруулалтын багцаа сайн судлан хөрөнгөө хурдан хэрэгдүүлсэн бэ гэдэг нь гарч ирдэг. Тиймээс хөрөнгийн менежерүүдийн өгөөжийн ялгааг бид олж харна гэсэн үг. Салбарын төрөлжилтөө зөв хийж хөрөнгө оруулалтаа тооцож чадсан менежерүүд тодорно. Яванда бүх төрлийн институцийн хөрөнгө оруулагчдын хувьд зээлийн салбар өсөн нэмэгдэж байгаа хөрөнгийн ангиллал болж байр суурь олно гэж харж байна.